Нохой хүүгийн хаян. Өглөө ээлжинд явах хүсэлгүй. Өдөн хөнжлөөс он сугарах дургүй. Байс хийгээд л хичээлээсэн хоцордог баясаа хүүд энэ явдал тохиолджээ. Хичээлдэн би явмааргүй байна. Хэд хоног унтмаар байна. Эртэн үлддэг нохой яасан гоё юм бэ? Гинтэл тэрүүнтэй солигдвол ямар сайхан бэ? Ингэж бодоод хүү баясчээ. Эрен хүнжилдэн хөлбөрч гарчээ. Балай санаа хажууд нь ирээд баясаа хүүг шалгааж гарлаа. Тавч нь маргааш сургуульд яваад харин чи хоцрол яанав. Хөлөгч нь хичээл дээр ном үзээд гэртээ чи үлдвэл ямар вэ? Та тэгээд шийдв яав. Заавал одоо хариухан хэлв. Хүнжлөөсөн хүү зуурч аяглаад хөлөөн тийчлэн худлаа маяглаа. Тэгснэн баясаа холгоогон дохиод "Тэгвэл дөө" гэж аяархан хэллээ. Сэдсэн санаа нь бийсэн үү яасан сэтгэл намраад унтж орхивоо. Тэгтэл өглөө нь хачин юм болвоо. Өнөөх баясаа чинь харин нохой болж орхивоо. Ялгархан шорон ялгүй хөдөлгөт. Гайгүй бөхөр тэр нь ойрсож харагдан жоохноо нэртэй хавн хүүхэд болчиход жишимчгүй хувцаслаж үзэгдэн. Нохой сургууль явдаг билүү? Ном үзэж чаддаг болов уу? Тэгсэн ч тэр 5-ын ааг олоод танихгүй ширээнэн сууж орхилоо. Бүтэн өдрийн хичээлийн турш бүр таг чиг дуунч гарсангүй. Багшийн асуултанд хүүхдүүд хариулна, бичиж бодно. Гэтэл жоохноо химээгүй суусаар гэмгүй сарайж ширээ үнэрдсээр арай хийж хичээл тараагүйсэн бол ангийнхан нь цөм гайх байлаа. Анха дуугармагц өнөөх жоохноо хонглоор нэг хашгичин хүйлээ хажуугаараа зөрсөн болгоноон дайран хаалттай хаалгыг мөргөн гарлаа. Жоохноо тэгээд зогссонгүй жижигхэн охидыг айлган элдлээ. Зам дээр ойчсон нэг заримгийг шүүрэн аваад том хазаллаа. Гэрийн зүг эрчээрэн жирэлгэж гарцгүй замаар хөндлөн үйвэ. Харин энэ хооронд гөлгөн баясаа хэрхэн яаж хөглсөн гэж хөргөгчний хаалганд ч тэр хүрсэнгүй, хоосон ходоодооч дүүргэж чадсангүй. Нохойн хэвтрээс бусад юм түнд дэндүү өндөрт харагдаж байлаа. Хоолны ширээч баясаагаас өндөр, хажуудах сандланч тэртээ дээр. Хогийн самнаас өөр зүйл хөөрхий хаванд найр тавьсангүй. Ээжэн дуудъя гэвч дуун гиналт. Эзэнтэй хэлий гэвч үг нь хуцалт. Хоол нэхий гэвч гуйлт нь гаслан хандсан бүхнэн дэндүү хясан. Ашгүй тэгтэл жоохноо ирлээ. Амаа ангайн хоол ховдоглов. Гэхдээ баясаад юу ч өгсөнгүй гэдсэн дүүргээд өрөөнөөс гарлаа. Баясаагийн хүзөөг жоохноо осрлоод байдаг хүчээрэн угсчин чирв үүдээр гарч шатаар буулгав. Үеийн найзынх нь хаалгыг тогшов. Хаалганы цаанаас батаад сухойсон ч хүүхдтэй л ярина хавтай харьцахгүй. Найз баясаа нь нохой босныг тааж яаж ч мэдэх вүлээ дээ. Тэд нийлээд яран алхалаа. Тэгснэн гүйгээд автобусанд суулаа. Үйлчлэгчч мөнгө нэхлээ. Өнөөх жоохноо химээгүй тонгойлоо. Сугад таяг тулсан мэт сул суудал сэмхэн хайлаа. Сандал олоод тухалж авлаа. Эмээ өөгч тоолгүй явлаа. Өдөржин тэнээд тэд гэртэн ирцгээв. Өлсөж цангаж яддарсан ч гэж жигтэйхэн. Жоохно харин таалгавраан жигээсэнгүй. Жижиг хавд хоолч өгсөнгүй. Маргааш өглөө ийм байвал магадгүй би өлсөж үхэх. Баясаа хүү ингэж бодоод балай санааг хэдэнтэй хөөлөө хэлэх үг аманд нь даан чивэлсэнгүй. Хоосон өрөөндөл дэмий хуцжээ. Олон өдрүүд хэцүүхэн өнгөрсөөр олиггүй нохой хичээлд явсаар хэрэг мандаж шуугян тарьсаар хийснэн тоолгүй худлаа гөлөлдсөөр хяналт болвол хуулаад өгчгөн гойгуур суугаад үе муулж гарна. Муу хүүхдийг өгшүүлдэггүй
сайн сурагчид олон байж нэг л өдөр жоохноо хэлэлцэн нийтээр шүүмжлэн сад загнажээ. Хариж очоод зөндөөн уйлтал нь хавд өрхөн санан сантал нь хуучин биендэн эргэж ортол нь хүүхдүүд түүнийг зэмлэн оруутгажээ. Баясаагийн хүсэл жоохногийн гуйлтаар балай санаа оргүй арилжээ. Нохой байх ямар хэцүүг жаалхуу хэдийнэн ойлгож авчээ. Өглөө босоод хүү хувцлан өөдгөө нь хойм балгийг арилган найз нөхдөдтэйгөө баяртай уулзан нартай уралдан сургуульдаа явна.